За бид өмнө нь потенциал энергийн тухай ойлголтыг авч үзсэн. За энэ ойлголтоор тулгуурлаад Кастильоны теоремын тухай тайлбар хэлж өгье. За нэг дамнуур авъя. Үндсэн бэхлэгээр бэхлэгдсэн. Хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгөө нухсан тулгуураар тулсан дамнуур авъя. Хөдөлгөөнгөө энд хөдөлгөөнтэй нухсан тулгуур. За энэ үед дамнуурт эхлээд хүчүүлжлүүлээ. F хүчүүлжлүүлээ. F хүчүүлжлүүлээ. За хүчний үйлчлэлээр мэдээж дамнуур хөвг ажилтанд орох үед энэ шилжсэн шилжилтийг дельта F гэж үзнэ. За үүний дараа статик хэлбэрээр үйлчлэх хэд хэдэн ачааллаас бүрдэх ачаанууд энэ дамнуурт үйлчлүүлэх. За дархмал ачаа, момент. Заман төвлөрсөн хүч гэдэг ч юм. За эдгээрийг нийтэд Q гэж үзнэ. Q статик ачаана гэдэг. За энэ ачааллын үйлчлэлээр дамнуур дахиад шилжилт хийн. За энэ байдалтай шилжилт хийлээ гэдэг. За энэ шилжилтийг болохоор бид нэр F хүчний чиглэл Q хүчнээс үүсэх шилжилттэй гэж үзнэ. За энэ бид одоо нийт хийцийн хувьд шилжилтийг анхаарал үзэх юм бол F хүчний чиглэлд үүссэн шилжилтийг анхаарал үзэх юм бол F хүчний чиглэлд F хүчнээс үүсэх шилжилтээр F хүчний чиглэлд Q хүчнээс үүсэх шилжилттэй тэнцүү байна гэдэг. Ийм байдалтай очиж болж байна. За энэ үед бид потенциал энергийг анхаарал үзье. Потенциал энерги ийм хэлбэртэй бичигдэнэ. За эхлээд F хүчнээс орж ирэхдээ 2.1 коэффициенттэй орж ирнэ. F хүчний чиглэлд F хүчнээс үүсэх шилжилт. За нийт дамнуурын уртаар интегралчлаад дараа нь F хүчний чиглэлд Q хүчнээс үүсэх шилжилтийг F хүчээр бүрдүүлсэнтэй тэнцүү. За Q хүчний чиглэлд Q хүчнээс үүсэх шилжилттэй тэнцүү гэдэг. Ийм потенциал энерги хүч болж байна. Потенциал энерги. За бид F хүчний чиглэлд F хүчнээс үүсэх шилжилтийг ийм байдлаар бичиж болж байна. Нэг хүчнээс хийх шилжилтийг өөрөөр хэлбэл нэг F хүчний чиглэлд F хүчнээс үүсэх шилжилтийг ийм хэлбэртэй бичээд нийт F хүчээр бүрдүүлэх юм бол нийт хүч хэмжээ гарна гэдэг. За тэгээд энэ потенциал энергийн томьёонд орлуулъя. За тэгэнгүүт F квадрат дельта F дельта F Q эмхэн Q гэдэг. За энэ байдалтай очиж болж байна. За энэ потенциал энергийн тухайд ярихад энд F хүчнээс потенциал энерги орж ирэхдээ одоо 2.1 коэффициентгүйгээр орж ирнэ. Өөрөөр хэлбэл эхлээд бид анх ачааллыг үйлчлэхдээ 2.1 коэффициенттэй хувьс ачаал байсан гэж үзнэ. Дараагийн тохиолдолд Q ачаал үйлчилж авах үеийн тогтмол байгаа учраас 2.1 ачаал коэффициентгүйгээр авсан юм а гэж. Ийм хэлбэртэй болголоо. За энэ тэгштэглийг энэ потенциал энергийг F хүчээр нэг удаа дифференциал авъя. Уламжил авъя. За тэгэнгүүт F дельта F болж байна. За нэмэх нь дельта QF ийм хэлбэртэй болголоо. Ийм хэлбэртэй болголоо. Тэгэхээр бидний анхны одоо биднийхэр бол энэ нийт F хүчний чиглэлд үүсэх шилжилтийг анхаарал үзэх юм бол бид одоо F нэмэх нь F хүчний чиглэлд Q хүчнээс үүсэх шилжилттэй тэнцүү гэдэг. За эндээс бид ийм дүгнэлт хийж болж байна.
За системийн хувьд аваад үзэхээр нийт системийн потенциал энергийг тухайн F хүчний тухайн уламжлал авсныг бид нэр F хүчний чиглэлд үүсэх шилжилт буюу Кальпироны теорем гэдэг. Өөрөөр хэлбэл нийт системийн потенциал энергийг тухайн хүчний уламжлалаар авсан энэ уламжлалыг бид нэр нийт F хүчний чиглэлд үүсэх шилжилттэй гэдэг. За энийг бид нэр Кастильоны теорем гэдэг. Кастильоны теорем. За тэгэхээр бид ер нь бол хийцийн хувьд потенциал энергийг ямар нэг хийц потенциал энергийг бид нэр ийм байдалтай тодорхойлдог. За эхний тохиолдолд моментоос анхаарал хавтгай систем моментоос анхаарал үзье. За момент. За үүний дараа дагуу хүчнээс анхаарал үзье. За хуваарьт нь дагуу хүчний хөшүүн чанар 2 дахь аавна. За мөн хөндлөн хүчнээс анхаарал үзье. К коэффициент байна. Ийм хэлбэртэй потенциал энергийг амнаар өгч болно гэж. За тэгвэл үүнийг бид шилжилт болгоод өөрөөр хэлбэл Кастильоны теоремоор ийм байдалтай авчиж болж байна. За тэгвэл биднийхээр одоо МДЗ за улзалтын хөшүүн чанар байна. За тэгээд энэ тухайн улзалтын моментийг F хүчээр авсан уламжлал байна. За дагуу хүчний тухайд бол ийм хэлбэртэй бичигдэж байна. За хөндлөн хүчний тухайд бол К коэффициент орж ирнэ. QDZ за хөшүүн чанар тэгээд ийм хэлбэртэй очиж болж байна. За энэ бол хавтгай системд Кастильоны теоремыг хэрэглэсэн байдал. За бидний тохиолдолд хавтгай системд хэрвээ дагуу хүч, хөндлөн хүч бага хэмжээтэй байхыг анхаарал тооцоогоор гэх юм бол Кастильоны теорем гулзалх моментоос хамаарат ийм хэлбэртэй бичигдэж байна. За Кастильоны теоремыг ашиглаад дамнуурын шилжилт тодорхойлох хэлбэр жишээ авъя. За дамнуур зоолтон бэхлэгээтэй дамнуур байг. За энэ дамнуурын сул үзүүр дээр хүч үйлчлэг, төвлөрсөн хүч үйлчлэг. F гэдэг. Төвлөрсөн хүч үйлчлэг. За дамнуурын уртыг L гэж үзье. За энэ давнууд дээр үүсэх өөрөөр хэлбэл сул үзүүрийг B гэж үзвэл сул үзүүр дээр үүсэх хамгийн их эргэлтийн өнцөг дахиад тодорхойлох зорилготой. За дамнуур бол EI гэсэн хөшүүн чанартай байг. За тэгэхээр Кастильоны теоремыг хэрэглэх үед хэрвээ дамнуурт шилжилт тодорхойлж байгаа хэсэг дээр төвлөрсөн хүч байвал шууд төвлөрсөн хүчийг нь ашиглаад дамнуурын тахилтыг тодорхойлж болдог. Эргэлтийн өнцөг тодорхойлох үед тухайн огтлол дээр хуурмаг хэрвээ ямар нэг момент үйлчлэг байвал хуурмаг момент үйлчлүүлж хагаад тэр хуурмаг моментыг ашиглаж тодорхойлдог. Гэхдээ энэ хуурмаг моменттай интегралчлах хавцтай тэгтээ тэнцүү байна гэж үздэг. За бидний тохиолдолд эхлээд шилжилт тодорхойлж байгаа огтлол дээр F хүч байгаа учраас шууд тахилтыг нь тодорхойлоход энэ тэгшлэлийг ашиглах боломжтой болж байна.
Кастильяны теоремыг шууд ашиглах бололцоотой болчихно. За тэгэхээр бидний хувьд энэ F хүчнээс хасах тэмдэгтээ FZ гэсэн момент үүсгэнэ. За мөн бидний тохиолдолд моментийг нэг удаа F хүчээр авсан тохиолдлыг аваад үзье. Тэгвэл энэ хасах Z хэмжээтэй тухайн уламжлал ийм хэмжээтэй болно. За ингээд тахилтын тодорхойлох юм бол бид дамнар уртаар тгээс L интегралчлаад MZ DZ за Кастильяны теоремыг бичвэл ийм хэлбэртэй боллоо. За ингээд утгуудаа орлуулад явах юм бол хасах FZ за DZ тортоор үржүүлээд хөшүүн чанарт нь харьцууллаа. За биднийхээр энд тухайн уламжлал нь хасах Z гэсэн хэлбэртэй байгаа. Ингээ бодохоор F-ийн кубик байгаа 3EI гэдэг. Аим хэлбэртэй боллоо. За тэгэхээр дамнарын тахилтын үед сул үзүүдээр ийм хэмжээний тахилт гарнаа гэж. За эргэлтийн өнцөг тодорхойлж явах үед түрүүний хэлсэн ёсоор энд хуурмаг момент үйлчлүүлнэ хэвээ момент байхгүй байгаа тохиолдолд заврын ойдын чиглэлийг тооллыг 100 гарталтаа авсан үед эерэг утгатай байхаар гоё. MF гэд хуурмаг тавьчих. За мөн биднийхээ нөгөө хүч маань байгаа. F хүч байгаа. Ингээ огтлол хэмээл Z зайд огтлол хийн мэдээж 100 гарталтаа тооллыг авч жагаад огтлол хийлээ. За энэ үед бид огтлол дээр гулзайлах моментыг хуурмаг моментоос нь хамааруулах хуурмаг момент эерэг утгатай хасах Z гэсэн хэлбэртэй авч болж байна. За ингээд энэ тохиолдолд бид энэ гулзайлах моментыг нь хуурмаг моментоор нь тухайн уламжлах юм бол нэгтэй тэнцвэ гэж үзнэ. За ингээд биднийхээр B огтлын үед хэрэгэлтийн өнцөг өөрөөр хэлбэл M моментоос үүсэх хүчний чиглэлд үүсэх момент шилжилтийг анхаарал үзэх юм бол Калброны теоремд орлуулъя. Тэгээс L интеграл за ингээд хуурмаг моментоос хасах FZ моментийн утгыг хаслаа. За ингээд мэдээж энэ хуурмаг энэ утгаа орлуулж ирнэ. За тэгэхээр 1 гэж орж ирлээ DZ гээд. За үүнийг интегралчлах юм бол 2FL. За FL-ийг хуваах нь 2 дамнарын хөшүүн чанар EI гэж тодорхойлно. FL-ийн квадратыг хуваах нь 2EI. За ийм байдалтай Калброны теоремыг хэлбэрхэн дамнарын үед ашиглаж шилжилтүүд тодорхойлох бололцоотой.